ч үнжээ гэдэг нэр сонгоод яасан чинь тэр нь хүмүүс таалагдаад би том болоод спортын хувцсны үйлдвэртэй болно гэж ярьдаг байсан. Манай чадвар бол амар сайн байхгүй. Гэхдээ нэг жоохон баг зэрэг тийм апетит хийвэл зүгээр юм болов гэж би боддیں۔ Классик хувцс гэж үздэг байхгүй. Монгол дээлийг. Одоо миний шавнар бол маш их байна. За намайг Үнэнбат гэдэг хувцсны дизайнер, зохион бүтээгч мэргэжилтэй. Тэгээд энэ хувцсны дизайнер гэдэг энэ мэргэжлийг болохоор Урлах Эрдэм дээд сургуульд сурж одоо хувцсны дизайнер гэж сурсан. Тэгээд бас MIU гэдэг Mongolia International University гэдэг сургуулийг бас дүүргэж төгссөн байж байгаа. Тэгээд бас нөгөө багшлж байгаа учраас магистр хэрэгтэй болсон учраас соёл урлагийн сургуулийг магистр хамгаалсан байж байгаа. Үнэнбат гэд хэлэхээр нөгөө үнжээ багш гэж дуудаад идэг учраас ямар учиртай юм тэгээ нөгөө солонгос нэр мэргээл янз янзаар ярьдаг учраас ер нь одоо яг намайг төрөхөд манай гэрт ингэж юм хурал болсон юм байна л да. Гэрт одоо манай өвөө намайг Үнэнбат гэдэг нэрийг өгөөд тэгэнгүүтээ гэртээ юу гэж дуудах вэ гэдэг. Тэгэхэд яг тэр үед ч юм бас манай одоо хоёр эгч хоёр ах ээж аав байсан баг. Тэгээд манад бас ээжийн дүүн амьдардаг байсан. Тэгээд бүгдээрээ Үнба юу ч гэдэг янз янзаар нэр хэлж хагаад манай тэр эгч Үнжээ гэдэг нэр сонгоод яасан чи тэр нь хүмүүс таалагдаад тэгээд Үнжээ гэдэг энэ багын нэрлэлтэй гэрийн нэр гэсэн үг. Тэрийг одоо ингээд ерөөсөө сүулт ингээд мартцсан байж байгаад гівгэнт саяхан жишээ нэлээ олон жилийн өмнө бас манай ээж маань сэргээж өгсөн л тоо. Тэр яг яагаад орсон гэдгийг нь. Тэгээ би тэрийг өөрөө мартцсан явж байсан. Тэгэхээр ер нь манай ихч ойдлчин байсан. Тэгэхээр тэр нөлөөлсөн бах одоо шилмэл загвар гэдэг одоо ахуулчлагын ордон гэж ярьдаг. Хуучин нөгөө одоо шилмэл загвар гэж ярьж байгаа. Тэрэнд одоо ойдлчноор ажилладаг байсан. Тэгэхдээ би нөгөө ээлжинд ажиллаж байхад нь тосч авдаг, орой морой энэ төр тосч мосч авдаг байсан. Тэр нөлөөлсөн байж магадгүй. Тэгээд би бас нэг зурх жоохон сонирхолтой байсан. Тэгээ ер нь багада 10 жил байхдаа ер нь спортоор хичээлдэг байсан л да. Ер нь бүх төрлийн спортоор хичээлдэг байсан. Гүйдэг байсан. Тэгээд ээжэд багада тэгж ярьж исэн юм байна л да. Би тэрийг мартцсан. Би том болоод спортын хувцсны үйлдвэртэй болно гэж ярьдаг байсан. Тэгэн юу лээ би тэгж ярьж илүү гэж тэгчихсэн. Тэгээд өөрөө нөгөө спорт байсан болохоор жоохон хувцсанд сонирхолтой. Тэгээд ингэж яажсэн орж исэн. Дизайнын сургалтын юун дээр нэг жоохон тийм апетит хийвэл зүгээр юм болов уу гэж би боддتي. Тэгээд тэр нь болохоор одоо яг дэлхийн түвшинд тий одоо бакалаврын зэрэгэнд ямар зүйлсийг мэдүүлж байна. Дизайнерууд одоо хувцсны дизайнер гэдэг хүн ер нь бакалаврын төвшөнд төгсөөд гарахад ямар шүү одоо мэдлэг боловсралтай байх шаардлагатай гэдгийг одоо би энэ сургуулиуд нэг жоохон баг зэрэг манай чадвар бол амар сайн байхгүй. Гэхдээ нэг жоохон баг зэрэг тийм апетит хийвэл зүгээр юм болов гэж би боддتي. Ер нь бол дизайнер хүн гэдэг бол одоо энэ хүмүүсийн мэддгээр нэг автор واخхой. Одоо жишээлбэл хүмүүс хөгжмийн зохиолч гэж мэднэ те. Яруу найрагч гэж мэднэ. Одоо киноны зохиолч гэдэг юм. Тэр хүмүүстэй одоо энэ зэрэг цвэц ийм өндөр тисийн гэж ярьдаг дизайнер хүн. Тэгэнгүүтээ нөгөө хүмүүс бас энэ мэрэгжлийг бас сайн мэдэхгүй хүмүүс ч бас байдаг хөөхгүй. Тэр хүмүүс зөрүүлжлэхэд хувцсны дизайнер гэл тэгэхээр одоо яг тэр автор гэсэн утгатай үг байна шүү дээ. За хувцсны зохион бүтээгч гингүүт нь бас тустай мэрэгжил байж байгаа. Энэ нь болохоор одоо бусад мэрэгжилтэй харьцуулах юм бол одоо жишээлбэл барилгын инженер гэж байдаг шүү дээ. Зам гүүрийн инженерч гэдэг юм. Тэр мэрэгжилтэй одоо энэ тэнцвэц мэрэгжил гэсэн үг. Одоо дизайнерын гаргасан одоо бүтээлийг одоо зурсан скизийг одоо амьлуулж ингэж хийж байгаа
хүнийг одоо монголчууд болохоор эсгүүрчин гэж ярьдэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ эсгүүрчин биш одоо зохион бүтээгч гэдэг мэргэжил зохион бүтээгч гэдэг хүн бохгүй. За тэгэнгүүтээ дараад нь ойдлчин. Технологич гэж бас байна. Тий. Технологич гэдэг нь болохоор одоо энэ хувцсыг одоо яаж оёох вэ? Одоо алинд эхэлж оёох уу, яах вэ? Энэ нь бас ер нь ингээ инженерчлэлтэй инженер гэсэн утгатай хүн байж байгаа. Тэгэхээр энийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд алийг яаж оёох уу, ямар машинаар яаж оёох уу гэдэг ингэж яаж байдаг. Тэгээд яг ойдлчин гэхээр би бол ойдлчд бас их нөгөө мөрөгдөг байхгүй. Ер нь дизайнерууд ер нь тэгдэг бохоо. Тэгээ ойдлчдтай тэгээ ойдлчд бол одоо угаасаа тэр цаанаасаа ингэж юм нүдний уртай, гарын уртай хүмүүс байдаг байхгүй. Тэгээд би бол яг нөгөө нэг оёх тал дээр бол бүгднийг мэднэ. Одоо чаддаг хүн биш байхгүй. Тэгээд яаж оёхын, ямар дараалалаар яалыг нь яах вэ гэдгийг нь бүгднийг нь мэднэ. Зааж сурахтаа бол болно. Гэхдээ яг тэр ур чадвараар ингэж хийх гэхээр арай нэг жоохон энэ мэрэгжил дутагдаад байдаг гэсэн үг. Тэгэхээр ер нь ойдлчин гэдэг мэрэгжлийг бол би их хүндэлдэг. Манай монголчууд бол ер нь жоохон ойдлчин гэдэг мэрэгжлийг нэг жоохон үл тоосон байдалтай харагддаг юм л да. Тэгээд нөгөө нэг цэвэрлэгч ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү хүрээнд ингэж орц фото л олгол нэг тий. Одоо манай энэ хөнгөн үйлдвэрлэл чинь одоо ингээд энэ оюун эдлийн төр чинь амар асар их сайн хөгжсөн байсан бохоггүй. Бүр амар том үйлдвэрүүд ингээд байжсэн чинь энэ нөгөө хөвчлөлийн үеэр одоо энэ баашин барилгын лавх санаатай хүмүүс ингээд хөвчилж авангуудаа одоо миний сонссноор би гэдэг яг баттаач сайн мэдхгүй энэ үйлдвэрүүдийг ингэж хөвчилж авангуудаа ойдлын машин янз янзын тоног төхөөрөмжүүдийг тухайн үед төмрийн хогны үнээр зарж исэн гэж ярьж байгаа юм чинь. Тэр нь байшин л хэрэгтэй байсан. Тэгэхээр тэр одоо тоног төхөөрөмжийг авсан одоо тэр үед ч гэсэн эрсдэл гаргаж өөрсөндөө ингэж авсан инженерүүд ч юм уу эсвэл зохион бүтээгч нар ч юм уу тэднээс одоо л ингэж өндийж босч ирж үйлдвэртэй болж одоо ингээ янз янзын нухчаанд ингэж орж те одоо бол гайгүй сайн явж байгаа үйлдвэрүүд бас байгаа байхгүй хов үйлдвэрүүд гэсэн үг. Тэгэхээр одоо манай энэ салбар бол унах нь унсан. Гэхдээ одоо ингэж жоохон босч ирэх гэж хичээж байгаа. Тийм дорноо л хичээж байгаа. Надаас хичээл авъя гэсэн хүмүүс ер нь нэрдэн. Тэгэл тэр болгонд нь хичээл заагаал явна. Саяхан тэр нэг FTD House гэдэг нэг одоо нөгөө манай соёлын урлагийн сургуулийн багш байсан. Тэр Баярцэг багштай хамт энэ fashion design department гэдэг нь хамтарч хичээл зааж байгаа. Одоо ч гэсэн ер нь зааж байгаа. Тэгээд би бас хуваараа нөгөө нэг энэ зохион бүтээлт талын, дизайн талын тэр нөгөө ганцаарчлсан сургалтуудыг их авдаг байхгүй. Одоо VIP гэж яриад байдаг шүү дээ одоо хүмүүс тийм. Дизайнер хүн гэдэг бол их судалгаагаас гадна их сонирч байдаг байхгүй. Ямар нэг юм да нэг ингээд энэ ямар учраас ингэдэг жишээлбэл нэг үгэн дээр ч гэдэг юм уу те энэ үг юу гэсэн утгатай үг байж гэдэг юм уу энийг ингээд цааш нь лавшруулж ингээд судалдаг ер нь тиймэрхүү хүмүүс байт юм болов гэж боддtiin. Тэгээд одоо ер нь одоо биднээс маш сайн өндөр зэрэглэлийн тэтгэлийн төвшөнд дизайныг сурсан ч гэсэн биднээс үг дээдс өв соёлоо судлахгүй бол биднээс бас хинч биш шүү дээ. Тэгэхээр ер нь үг дээдсээ бас их судалгаа хийх шаардлагатай. Түүхээ биднээс мэдчих шаардлагатай. Үндэсний хувцсыг хийж байгаа энэ брэндүүдийг би бол тэр нь зөв, энэ нь буруу, ингэж нэг тийм өөлөгч гэдэг юм уу эсвэл юм шүүмжлэх эрх надад байхгүй л дээ. Гэхдээ одоо би энэ Монгол үндэсний хувцсыг бол одоо ингээд нөгөө одоо биднээс хэрэгжилж байгаа энэ босооцохтой ингээд энэ дээлийг бол ер нь одоо манай Монгол одоо бүр эрт дээр үеэсээ эхлээд ингэж явсаар хөгжсөр одоо эцэстээ тулцсан буюу классик хувцс гэж үздэг байхгүй.
Монгол дээлийг одоо жишээлбэл Европт бол классик гэл тэгэнгүүт нэрхтээ пижак гэл үзчихдэг байхгүй. Тэгэхээр тэр одоо зарим эрдэмтэд ингээл ярьдэн шүү дээ. Энэ босоо захтаа бол энэ Монгол дээл биш гэл тэг. Яг нөгөө жишүү захтаа дээлнүүд байдэн шүү дээ. Тэр бол яг эртний Монголын дээл гэж үздэг байхгүй. Монголыг одоо янз янзаар хэд ч хувааж болно шүү дээ. Монгол улс чинь бол ер нь одоо эзэнт гүрэн гурамчуудаа болж исэн те. Тэгээд янз янз ингэж болж исэн учраас тэгээ энэ хөгжил бол янз янз явагдчихсэн гэсэн үг. Тэгэхээр энэ Монгол үндэсний хувцс бол хөгжиж явсаар хагаад өнөөдөр биднээс өмсөж байгаа хувцс бол Монгол үндэсний хувцс муу юм а гэдэгт би бол маргаангүй гэж байдаг. Гэхдээ хүмүүс дуртай зүйлсээ хийж өмсөж болно. Эртний Монгол дээлийг ч гэсэн өмсөж өдөр тутамдаа хэрглэж болно шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр судалгаа хийгээд одоо яг энэ эртний олдвороос олдсон дээлийг яг тэр хэмжээгээр нь ингэж хийж мэхэд хүртэл энэ судалгаа хийгээд яхад асар их зүйлсийг мэдэж авч байгаа байхгүй. Тэгэхээр одоо би их сонио энэ үндэсний хувцс тал дээр болохоор одоо Өвөр Монгол гэдэг одоо манай урд хөршөөж шүү дээ. Өвөр Монголд 2011 оноос ер нь ковид хүртэл гэсэн үг ихтэй. Ковид болоод хил хаасан. Тэр болтол ер нь ирж очиж байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь энэ үндэсний хувцс тал руугаа ер нь их орсон. Одоо яг тэр хугацаанд тэгж байх хугацаанд ер нь их судалж ингэж одоо муугаар хэлэх юм бол янз янзын их туршилтуудыг их хийжсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгээд ер нь ингээд хийж ягаад явцдаа бол энэ үндэсний хувцс бол классик хувцс болцсон юм байна. Одоо ингээд хүмүүс ингээл янз янзаар ингээл дээли чинь янз янз болгоол хийж шүү дээ. Тэгэл нэг малгайтай болгоод ч юм уу янз янз болгоол хийж. Гэхдээ эднүсийг би буруу гэхгүй. Эднүс гэхдээ цаг хугацааны явцад одоо ингээд нөгөө шигшигддэг гэдэг шиг ингээд мартагдаад алга бол зарим нэг нь. Зарим нэг нь бол ингээл байж лээ. Тэгэхээр тэр нь бол оновчтой зүйлсэн гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ классик болцсон хувцс гэсэн. Одоо классик гэдэг зүйл бол ер нь одоо сонгодог гэж ярьж байгаа шүү монголоор те. Сонгодог гэдэг зүйлс бол ер нь юу вэ гэхээр одоо нэг тэгцгээс ч юм уу те эхлээл хөгжөж явсаар байгаад тулцсан гэсэн үг те. Тэгээд тэрийг тулцсныг яаж мэдэх вэ гэхээр тэрнийг дахиад хөгжүүлэх гэхээр өөр нэг юм эхлэх гээд байгаа байхгүй юу? Өөр нэг юм эхлээд ингэж яах. Тэгэхээр ер нь одоо энэ Монгол үндэсний дээл бол одоо энэ силуэтийн хэлбэрийн хувьд те. Тэгээ биднес юун дээр нь илүү их ажиллах вэ гэхээр одоо энэ материалын шин чанар ч гэдэг юм уу өнгө юун дээр одоо энэ тэрэн дээр нь л ажиллавал зүгээр юм болов гэж боддог. Тэгээд яг тухайн үеэрээ одоо тэр үед тийм байсан ч гэдэг юм уу те. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээрээс хийхгүй бол зүгээр энэ баг тийм байсан баха гэл ингээл нэг хүн хийцэн байнгут нь тэрийг нь дуурайж хийх биш. Энэ ямар учраас хийсэн гэдгийг маш сайн дизайнерууд маань судлаасаа л гэж бод. Тэгээд янз янзын бэлэгдлүүд бас их байгаа шүү дээ Монгол дэйлэлэн дээр. Томоохон одоо нэг дөрвөн юу шүү дээ. Дэлхийд болж байгаа загварын шоунууд шүү дээ, fashion week-ууд. Тэр нь одоо Италид байна, Парист байна, одоо Францын Парис, Италийн Милан, Америк, Нью-Йорк, тэгээд Лондон, Английн Лондон гэл энэ том дөрвөн одоо fashion week-с одоо ингэж загварын чиг хандлагыг харж байгаа л хүмүүс ер нь ингээл хийгээл тэрийг ингэж дахин дуурайгаал хийдэг байхгүй. Гэхдээ би тэднээсийг бас буруу гэхгүй л дээ. Ер нь бол дизайнерууд аль болох тэр загварын чиг хандлагыг зүгээр том зургаар нь харах хэрэгтэй. Тэр детальчилж биш, том зургаар нь харах хэрэгтэй. Том зургаар нь хараад биднээс харин өнөөдөр энэ Азад амьдарж байгаа энэ Азийн цээжинд гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр биднээсийн өв соёл, өв дээдс ямар юм байсан тэрнийг биднээс судлаад тэгэнгүүтээ тэгж ондоошч байх хэрэгтэй гэсэн үг. Ер нь заавалчгүй одоо биднээс Европыг гэж гэдэг юм уу? Дэлхийд мэдээж хөл нийлүүлж алах нь л та. Гэхдээ том зургаар нь харж агаад детальчилж биш те. Том зургаар нь харж агаад тэрнийг одоо өөрсдийн гэсэн одоо ондоошлыг бий болгож энэ
дизайн дээр гаргуул илүү их нөгөө дэшээ явах юм болов гэж боддог байхгүй. Ягаад тэгэхээр одоо жишээлбэл манай Монголыг түүх соёлыг судлаад бусад орны дизайнерууд одоо дизайн хувцсны дизайн гаргасан зүйлсүүд бас их байдэн шүү дээ. Одоо ингээл кино минон дээр ингээл харж байгаа бүр дээр нөгөө оддын дайман дээр хүртэл манай Монгол ихнэр ус эвэр ус гэж явж байгаа жишээтэй тий. Тэгэл өшөө зөндөө их юм байдаг байхгүй. Тэгэхээр одоо манай монголчууд болохоор би нөгөө шавнар мавнардаа ч гэдэг юм уу ингээл хэлээл ингэчгээр одоо нэг ийм өрөөсгөл ойлголттой байгаа гэдэг. Үндэсний зүйлсээ шитгэж өгөх хэрэгтэй гингүүтэл нөгөө нэг торго, нөгөө нэг имжээр, нөгөө нэг товч шилбэнээс салтгүй байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр тэр биш. Ер нь арай нэг жоохон өөрөөр харж үзэх хэрэгтэй. Тийм, тэхийн тулд биднээс судалгаа маш их хийх хэрэгтэй. Тэгээ биднээс заавалчгүй судалж цаг алдах биш. Судлаач нар хийсэн судлаачдын хийсэн судалгааг биднээс үзэх хэрэгтэй. Одоо янз янзын докторууд, эрдэмтэн профессорууд байж шүү дээ. Нөгөө судалгаагаа хийсэн. Тэгэхээр тэр судлаач нартай уулзах ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ диплом ажлын диссертацтай танилцаж уншдаг ч гэдэг юм уу тий. Тэгж одоо хүмүүсийн хийсэн бэлэн судалгааг нь авч ингээд судлаад өөрөө судлаад тэрнийхээ үндсэн дээрээс хийвэл илүү их оновчтой юм болов гэж үздэг байхгүй. Миний шавнар бол маш их байна. Тэгээд яг хав шавнарыгаа сайн явахад нь би их баярлдаг. Тэгээ өшөө олон болоосаа гэж хүсдэг одоо залуу дизайнерууд бас их зүйлсийг хэлж өгөх юмсан гэж нэг бачимддаг те. Яг хав байна л да манай сайн явж байгаа. Манай урлах үе байна. Урлах үе мөнгө цэцэг дресс хийж байгаа. Одоо миний одоо нэг урлах эрдэмтэд сургууль багшилдаг байхдаа би нэг Улаанбаатар Fashion Week гэд болдог байсан. Тэрэн дээр бүрэн хэмжээний одоо коллекц гаргаж ирсэн баггүй. Тэрэн дээр ажиллаж исэн миний шавнар байна. Тэрэн дээр ажиллаж хахад манай ганц үх гэд миний одоо хайртай шав байна. Одоо энэ Michelle Amazonco-гийн Amazonco гэж яриад байгаа. Энэ бас миний хайртай шав байна. Тэгэл зөндөлтөө одоо ингээл янз янзын брэндүүд одоо би ингээд нэг хэдийг ингээ хэлчихэж шүү дээ. Тэгэхээр нөгөөдөл нь нөгөө тамггүй төргээд одоо Монгол хаан болцсон. Энэ хувцсыг одоо ингээд хараад би бүр ингээд одоо юу гэж ярьдаг вэ нэг амар хатаархсан шүү дээ. Амар гоё хувцс болсон аахгүй. Би бүр тэр торох хийсэн. Торох салонны болдтой амар том амжилт өгсөн. Ер нь маш гоё хийгдсэн. Маш их судалгаа орсон. Гоё хийгдсэн хувцс байлаа. Тэгээд зарим одоо хийж байгаа болж байгаа зүйлсүүд хүмүүстэй ингэж одоо урам өгөх хэрэгтэй. Ер нь үндэсний хувцсан дээр энэ хийсэн судалгаа одоо энэ хийсэн туршлага ажил юу гэдгийг тэр бүх юм дээр одоо тулгуурлаад одоо энэ Басу брэндтэй хамтарч ажиллаж байгаа. Одоо манай Даяа авраг, Батсуур аврагын нэрээр нэрлсэн Басу гэдэг спорт хувцсны брэнд маань одоо Басу дээл гэдэг зүйлсийг одоо гаргаж эхэлж байгаа. Тэгэхээр одоо энэ Басу дээл гэдэг одоо энэ том ажил дээр одоо ажиллаж байна. Тэгэхээр энэ нь болохоор яаж хийж вэ гэхээр тухайн одоо хүн болгон одоо жишээлбэл хүмүүс бол ингээл яхад дээллүүл дээл гэж хардаг хүмүүс байж шүү дээ. Нэг дээл байх юм бол дээл гэл. Тэгэхээр тэр дээлийг аваад өмсөхөөр нөгөөх нь жоохон тухгүй ч байдаг юм уу те. Тэгэнгүүт нь дээл муухайч гэдэг юм уу те. Дээлийг би өмсөхгүй гэдэг юм. Тиймэрхүү нэг тийм сэтгэл төрсэн байж байдаг. Тэгэхээр тухайн хүний бие галбир гэдэг чинь өөр байдаг хөөхгүй. Тэгэхээр тухайн хүнд зориулж хийнэ гэдэг чинь бол одоо яг тэр хүний бие галбирт тохируулж хувцсыг гэдэг чинь тий нөгөө ур чадвар гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо энэ манай Басу брэнд одоо хамт одоо ингэж хийж явах одоо энэ хугацаанд хөвчлэн дандаа захиалгын хүрээнд одоо тэгэл олноор нь хийгээл зарах биш. Одоо
хувь хүнд таарсан тэгээ VIP үйлчилгээ үзүүлж тухайн хүнд өнгийг сонгуулж тэ. Тэгэл ер нь бол дээл хийлгээд өмсөн одоо манайхаар дээл хийлгээд өмсөд үдсэн хүмүүс бол дахиж буцаж ирдэг байхгүй. Тэгэхээр тэр нь болохоор арай жоохон өөр баг зэрэг өөр тухайн хүнд зориулж хийж байгаа гэсэн. Тэгэхээр нэг амар тийм хүмүүсээс нэг ондоо ингэсэн биш л дээ. Гэхдээ тэр технологи, тэр туршлага, тэр зүйлс хүн болгонд тохирсон өнгө яаж байх вэ, бэлэгдэл юу байх вэ гэл тэр болгоныг нь өөрт нь тайлбарлаж хэлж ингэж ярьж ингэж хийж байгаа учраас нэгээ бас одоо хүн болгон биш тий. Одоо хүн болгон авна гэвэл бас хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо зорьсон, сонирхсон хүмүүс нь хурж ирж бас хийлгүүл өөрт таарсан дээлтэй болно гэсэн үг. Надаас ингэж ярилцлага авсан баярлалаа. Тэгээд би болохоор ер нь энэ хувцсны дизайнер гэдэг энэ мэргэжлийг бас хүмүүст түгээх гэж бас нэлээд тийм өөрийнхөө хэмжээнд л одоо ингэж хичээж явж байгаа хүний нэг байна. Тэгээд хувцсны дизайнер гэдэг тэгэхээр ер нь асар өндөр хариуцлагатай одоо дээд зэрэглэлийн мэргэжил байдаг гэдгийг ойлгуулах гэж бас хичээж явж байгаа. Тэгээд энэ нарийн мэргэжлийг бас бусдад түгээхийн тулд одоо энэ дизайнер болон зохион бүтээгч ойдлчдод хүртэл ер нь зөвлөгөө өгж ингэж байхыг хичээдэг. Тэгэхээр Монгол одоо улсын одоо энэ хувцсны дизайны одоо энэ мэргэжил энэ дизайны ертөнц олон цаашаа илүү хөгжих бах. Одоо манай энэ үйлдвэрлэлүүд хөгжих тусам хувцсны дизайнер гэдэг мэргэжил. Тэгээд энэ нийгэмтэй бас холбоотой нийгэм сайжрах тохиолдолд энэ хувцсны дизайнер гэдэг мэргэжлийн үнц нь илүү их гарч ирнэ. Тийм болохоор бүгдээрээ дизайн ороогүй зүйлс гэж ер нь байхгүй. Тэгэхээр хүмүүс ер нь дизайн гэдэг ертөнцид л ер нь амьдарч байгаа гэсэн. Бүх биднээсээ хурж байгаа бүх зүйл дизайн гэж байна. За тэгээд урьж оролцуулсанд баярлалаа.